Сайн байцгаана уу? Намайг Болорбаатар хогтой Инхтлаг гэдэг. Би Доронтой аймгийн Чавалс хотын улсын тэргүүний 1-р сургуулийн эрхчлөөгчтэй 12 ангид суралцдаг. Гэртээ аав ээж дүүтэйгээ хамт амьдардаг. Би бол аав ээжээсээ гурлаа. Дээрээ нэг ихчтэй, доор нэг эмэгтэй дүүтэй. Би бол ер нь яг 1-р ангиас хойш ер нь бага анги тахта математик болон IQ-гаар бол олоор олимпиад уралдааны тэмцээнд орж эхэлсэн. Тэгээд 1-р ангиасаа ч ер нь цэцэрлэгт байхасаа л математик болон IQ-гаар бол уралдааны тэмцээнд ордог байсан. За энийгээ дагаад бол илүү математикийнхаа хичээл сонирхолтой ахлаа ангид ороод за мөн түүхийн хичээлтэйг сонирхолтой. Түүх болон танин мэдхийн тийм хүнд мэдлэг өгч чаддаг тийм хичээлүүдээ бол их сонирхдог. Ер нь тийм илүү сонирхолтой амын хичээлүүдтэй дуртай гэж ойлгож байна да. Аавч хоёр маань бол ер нь яг дунд сургууль тахтаа бол ер нь тийм нэг одоо сайн чиг баримжааны сурдаг байсан юм байлээ. Ер нь дээр үуч нөгөө 8 төгсөн гэрчлэг, 10 төгсөн гэрчлэг гэж байдаг шүү дээ. Тийм гэрчлэгнүүдийг гаргаж харуулдаг байсан. Тэгээд ер нь дөнгөж утаснаас нь харахад бол ер нь их тийм сайн сурдаг хүмүүс байсан. Гэхдээ яг аль нэгэн тийм одоо математикийн яг математикийн хичээл дээр тийм уралдааны тэмцээнд бол орж байгаагүй юм байлээ. Манай ер нь өвөө маань тийм их толгой сайтай мундаг хүн байсан л гэж манай аав маань хэлдэг байсан. Уул нь 1-р ангид би яг яаж хийсэн юм аа. IQ-гаар нэг олимпиад орно гэдэг яг манай 1-р ангийн манай багш наваг бэлтэж хагаад улирлын амралт таарсан чинь нөгөө Улаанбаатар хот ээжигээд гаад Улаанбаатар хот явцсан байж дараад тэгээд хамгийн анх орно гэжээс олимпиадад яг тэр үедээ бэлтэж хагаад орч чадаагүй хоцорч яшээ. Тэгээд 2-р ангид бол хамгийн анх олимпиадад орж исэн. Математикийн олимпиадад орж исэн. Математик сонины нэрэмжт олимпиад одоо бол математикийн цаг сонин болсон. Тэр үедээ математик сонин гэж байсан. Математик сонины нэрэмжт олимпиадад 2-р ангид анх ороод хүрэл медаль авч үзчихсэн. За тэр үед бол ер нь гэр бүлээрээ л ер нь бүүн баяр хөөр болж исэн. Анх удаа тийм аймгийн олимпиадад орж хүрэл медаль авсан. Дээрс нь яг аймгийн хэмжээний маш олон хүүхд оролцоод хүрэл медаль авч ирсэн гэдэг хамгийн анхны медаль маань нэг иймэрхүү дурсамжтай байдаг. Чавалсатын тэргүүнээс сурагч болсон. Тэгээд энэ бол өөрийг маань бол бас нэг хүнд бас их уран зориг хариулж байгаа. Яг тухайн жилдээ гаргасан амжилтууд тэгээд бас давхар манай багш ангийн багш маань тэр юу оролцоо тэ нөгөө дан ганц хүүхдийн гаргасан амжилтуудаас гаднаас нөгөө хүний тийм бусдаа яг анги амт олондоо яг эзлэх байр суурь гэдэг бас давхар зүйл харгалздаг юм байлээ. Тэгээд юу ч гэсэн би бол өнгөрсөн өвөл бол яг анкетаа бүрдүүлээд өгсөн. Тэгээд шалгарсан. Түүнд л их баярлалаа. За хамгийн сүүлд тавсан гэвэл сая хэлжсэн нөгөө Кенгуру олон улсын олимпиад гэдэг энэний яг хамгийн сүүлд 2017 онд зохиогдсон олимпиадаас бол мөнгөн медаль авсан байна. Яг хамгийн сүүлд авсан медаль маань энэ. Мөн аймгийн төрөлцсөн олимпиад сүүлд бас хавар болсон. Энэ олимпиадаас бас мөнгөн медаль авсан. Энэ хоёр медалийг л хамгийн сүүлд авсан да сая хавар төгсгөх өмнө. Яг дотор бол бодож байгаа нэг 4-5 олимпиад байна. 7-р ангита аймгийн төрөлцсөн олимпиадад яг нөгөө аймгийн төрөлцсөн олимпиад маань 2 өдөр зохиогддог. Тэгээд эхний өдрөө нөгөө оролцоод яг ингээд одоо 3-р байранд одоо жишээ нь хүүхд явж байна шүү дээ. Эхний өдрийнхэн дүн гаргатал би одоо яг тэр үедээ тэгжсэн байгаа. 1-р байранд байгаа хүүхд маань надаас нэлээд олон онооны зөрүүтэй 3-р байранд би өөрөө явж байгаа. Тэгээд тэр үед ягаад ч юм мэдгүй нэг жоо хүүхд байсан. Тэгээд айгу тийм дүнгээ харцад нэг тийм айгу баяр хөөртэй ч юм уу. Нөгөө 1-р байранд байгаа хүүхд нэг тийм өөрөөс нь тэгээд оноохоор тацраа явцсан баг чинь. Тэгээд за барин одоо ягаад ч юм нэг тэнэг мөртлөө тийм айгу шийдэмгийн байдлаар одоо маргааш яг гүйцэндээ гэсэн нэг тийм өөртөө зориг тавьсан байгаа байхгүй. Тэр тэгээд маргааш нэг гүйцэж чадсан байгаа байхгүй. Өөрөө айгүйх өндөр оноо аваад тэгээд алтан медаль авч ирсэн. Тэр үе манаас яг хамгийн тийм дурсамжтай медалуудын маань нэг юм байна. За би мэрэгчлээ ер нь надад бол ер нь нэг 2-3 хувилбар бол байгаа. За би нэгдүгээрт бол инженер болно гэж бодож байгаа. Ер нь бол нэг сонирхож байгаа 2-3 мэрэгжил байгаа гэсэн үг л дээ. Эхнийх нь бол инженер. Тэгээд ер нь инженер дотроо бол тийм одоо тийм нэг механик инженер гэх юм уу да. Нисэх чиглэлийн инженер ч юм уу тийм мэрэгжилтэй болно. Эсвэл банк санхүү эдийн засаг руу эдийн засгийн чиглэлээр ч гэсэн сурч болно. Ер нь аль чиглэлээр нь
сурах ер нь хоёуланд нь талтай байгаа шүү дээ. Тэгээд найлч чиглэлээр сурч хүссэн сургуулаа аваад тэтгэлэгтэй хамрагдаж чадна л гэж бодож байгаа. Одоо бол хувийн зохион байгуулалт гэдэг ер нь нэг за толгоос одоо хүүхдүүдийг бол нэг хүмүүс жоохон буруугаар бодох гэдэг юм болоо гэж би боддог. Нэг өдөржин гэрээсээ гарахгүй таа бодож суучдаг ч юм уу. Тийм зүйл бол ер нь байхгүй л дээ. Яг олимпиад уралдаан тэмцээн болно. Эннийхээ өмнө манай математикийн багш маань бол хүүхдүүдээ яг өөрөө зарлаад өөрөө дааж яваад бол маш сайн бэлтгэлийн тийм тавталгыг хийлгэн тэгшнийхээ хүчинд бол медаль авна. Ер нь багшийнхаа хүчинд бол медаль авч байгаа. За бусад цагаараа гэвэл мэдээж хичээлдээ явна. Гэрийн даалгавар юу гэх юм. Одоо нөгөө 12 дугаар ангид орсон болохоор энэ хуваар маань бүр их шахуу болцсон. Хичээл тавтлага сонгоны хуваар маань. Тэгсэн ч гэж бол ер нь бүх юм амжуулна л гэж бодож байгаа. Чөлөөт цагаараа би бол өөрөө хавраас хойш нөгөө спорт хорон дээр бол боксинг секцэнд би явдаг. Мэдээж бас найзуудтайгаа гадуур дотор гарна уулзна тэгээд хамгийн яг нөгөө чөлөөт цагаа зарцуулах гэж үздэг зүйл маань ер нь бол хөл өмг. Хөл өмг их үздэг, маш их үздэг ер нь 7 хоног болгон хөл өмг бол байнга үзнэ. Тэгээд тэр тусмал Английн Челси багийн бол хөгжин тэмцэж байгаа. Ер нь чөлөөт цагуудаа нэг иймэрхүү зүйлстэй зарцуулдаг те. Ер нь мэдээж бол их дэмжин эцэг эхчүүд бол за жишээ нь одоо тэгэл тавтлага матлагандаа суугаад ядраад ирэхэд тэгэл хоол цайг нөгөөл тэгэл магтаж урамшуулаад олимпиад тэмцээнд төрүүлээд ирлээ гэхэд хүүхдээ бол их магтаж урамшуулаад улам цааш нь урам өгөөд тэгээд манай аав бол ер нь багаас минь надад ер нь санаа их зааж өгдөг байсан. Олимпиад уралдаан тэмцээнд орох ер нь эзэж нэг сайн хийж байгаа юм шиг дүр үзүүлж болохгүй нэг өөртөө бардаж болохгүй гээд энэ өрсөлдөгчтэй ер нь нэг өөрийгөө жоохон тийм гаднаасаа нэг тийм жоохон муу юм шиг харагдвал гэх. Одоо нэг тийм санаа хүүхдэд өгдөг байсан юм да. Тийм нөгөө багаас маань тэгээд мэдээж олимпиад өглөө явуулахад бол ээж их молко хийдүүлдэг байсан надад. Өглөө нөгөө бага ангид хүүхд чинь зам аргаш өглөө олимпиад тэгэл өглөө сэрэл тэгэл молко хийдүүлээл тэгэл гарахт нь замаараа чихэр авч идэрээ. Ер нь хүний нэг чихэрлэг юм идэхээр хүний нэг оюун санаа сэрэгдэг л гэдэг юм байлээ. Бас нэг тэрчээс их тус тийм л болж байгаа юм л та өөрийнхөө хувьд. Тэгээд төрүүлээд ирэхэд бол айгүй их магтаж урамшуулдаг тийм л байдаг та. Яг одоо бол багш нарт манай бага ангийн багш одоо манай сургуульч гэсэн одоо ажиллаж л байгаа. Манай наран төгсгөж өгч байгаа. Тэгээд одоо манай анги өдөрцөн багш хэрэгчлөө багш маань байна. За мөн одоо манай математикийн багш Долгормаа багш, манай физикийн багш Ганчим багш гээд үнэхээр мундаг багш нар байгаа. За энэ багш нарын хүчинд л ер нь бас нэг энэ хэдэн медалуудыг цуглуулж чадсан л гэж боддог л тоо энэ авсан шагналуудаа. Тэгээд багш нартай бол маш их баярлалаа. Мэдээж тэр хүмүүсгүй байсан бол би бол одоо үнэхээр хүн ер нь 1000 тэгээд байглаасаа авьяаж таагаад тэрийг чинь улам зааж чиглүүлэх багш хүн мэдээж байхгүй бол ягаад ч амжилтанд хүрч чадахгүй шүү дээ. За мөн аав ээж эгч ах нар маань байна. Манай аав ээж эгч тэгээд хүрэг ах маань айгүй байнга нөгөө магтаж урамшуулдаг. Дэмждэг. Тэгээд энэ тал дээр бол маш их баярлалаа. За тэгээд хамгийн түрүүнд ангийнхандаа бас их баярлж явдгийг. Манай ангийнхан маань бол намайг маш олон зүйлээр дэмж тусалсан. Одоо тэгээд ийш тийш хөрдөө орон нутг руу олимпиад уралдаан тэмцээнд явлаа гэхэд бол хандив мөнгө цуглуулж өгдөг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар их тусалж дэмждэг. Тэгээд хамгийн түрүүнд ангийнхандаа л тэгээд ер нь хандаж хэлээ та. Сайн бэлдээрээ. Тэгээд ямар хүн болохоо сайн тодорхойлоорой гэдгээл өөртөө яг сонс те өөрийнхөө яг доторх хүний яг мэрэгжил бүхэн сайхан штэ те. Тийм болохоор ер нь тэгээд нэг заавал нэг өнгөтэй өдтэй мэрэгжил биш яг өөрийнхөө тэгж хийж чадна гэсэн мэрэгжлээ сонгоод тэр чиглэлээр бол тууштай зүтгээд манай ангийнх мундаг юм ч угаасаа ерөнхий шалгалтын дээр бүгд бол оноогоо аваад сургуулаа авч чадна гэж бодож байна. Тэгээд бусад 12 дугаар ангийнхаа аймгийнхаа нийт хүрээндээ ч гэсэн хандж илээ. Тэгээ манай аймаг чинь одоо юуны тулд
ерөнхий шалгалтаар улсад нэгдчих хэвчдэг үлээ. Тэгээд хэдүүлээд гэсэн энэ аймгийнхаа өндөр нэр төрийг авч үргэлжлүүлж авч явах хүмүүс тийм болохоор бүгд дор бүрнээ сайн хичээгээрэй л гэж хэлээ да. Хамгийн гол нь манай аймаг бол одоо ер нь бол их сайхан хөгжөөд байгаа шүү дээ тий. Дорнод аймагч одоо энэ их олон сайхан одоо энэ засаг дарганд хамгийн газар баригдж дуусж энэ найрамдал паркийг сүүлийн 2 жилийн хугацаанд ингэж барьж бүтээн байгуул дуусглаа. За тэгээд улсад бас ногоон байгууламжаараа манай Чавалсаад нэгтчих хэвчтэй гэдэргээд юм олон тэргүүлэх зэрэг байдаг. За энийг улам даамжруулаад ер нь яг ийм эхний шатанд бол бүх хэрэгцээгээ аймаг дотроо ингээд хийдэг болоод дараа нь тэгээд өөрсдийн тийм нутгийн үйлдвэрлэлээ бол улсдаа яг бүрэн гүйцэд гаргаж ирээд тийм замаар хөгжөөсэй л гэж юу боддог доо.